Баян хонгор хөрөнгө оруулалт 2017 зөвлөгөөн 2017 оны 4-р сарын 2-ны 9 цагаас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн үзэсгэлэнгийн их танхимд болно. Баян хонгор аймгийн хөгжлийн гарцыг тодорхойлох шилдэг төслүүдийг гадаад дотоодын 200 гаруй хөрөнгө оруулагчдад танилцуулна. Баян хонгор хөрөнгө оруулалт 2017. Сайн байцгааны хүндэт үзэгчтэй Баян хонгор аймгаас бэлтгэн хүргэдэг нээлттэй засаг 1 Баян хонгор 7-ны хөтөлбөр эхлээд бэлэн болоод байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн дугаарт Баян хонгор аймгийн засаг дарга бат жаргалыг урьж оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна. Сайхан аварчж байна. Сайхан аварч байна. Сайхан аварцгаж байна. За нутгийн аваржилт ямархав вэ? Нутгийн аваржилт за сүүлийн 3-4 өдөр бас застай байлаа. За тэрнээс өмнө бол үнэтэй сайхан ийм өгүүлжилт өнгөрч одоо аваржилтаа золгосон. За 21-22-ны өдрүүдэд бас нэлээдгүй хэмжээний зас орсон бол бас төр зуурын хүндрэл учирч байна. Гэхдээ бас болчиход байна. Одоо энэ хүндрэлийг аль болох багтаа даван туулахын төлөө ажиллаж байгаа. За аймаг ордын зүгээс ч гэсэн бас энэ үйлчлэлтийн хүндрэл аваржилтын хөрлийг одоо аль болох бага болгохын тулд аймгийнхаа нөөцийнхөө өсөлт хөлийг хуваарлах, замалчтай дэмжлэг тусцаа үзүүлэх, за өсөлт хөлийнхаа одоо үнийг одоо 50%-аар хямдруулж нийлүүлэх. За аймаг тойрсон нэг ялангуяа одоо 40 см хүртэл цастай байгаа аймгийн одоо 25 км радиуст одоо бас малж амьдарч байгаа нийтийн 100 гаруй өрхөд бас одоо онцгой байдлын хэлтээс за зөвхөн төвчний 339 дугаар ангийнхаа тэрэг техникийг ажиллаж бас өсөлт хөл хүргэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. За сум болгон бол бас өөрсдийнхөө дотоод нөөц болцоо сум болгон өөрийн одоо аюулгүй нөөцөөс бас холбогдох арга хэмжээг авч малчдаа өсөлт хөл хүргэх ийм үйл ажиллагаанууд зохион байгуулж байна. За сүүлүүд авчиж байгаа мэдээлэлээр бол за баг малын бас одоо нэг ялангуяа одоо борлон төлөвүүдийн бага насны малын хорогдолт бас ихсэж байгаа. За мөн одоо баг мал бас хээл хаях за жил бүгд төлөх гэсэн ийм хүндрэлүүд гарч байна. Гэтэ одоо айлтгахтай зэрэг бид нэр энэ байгаа нөөц болцоогоо бүрэн ашиглаж айлтгахтай зэрэг малын төлөвийн хорогдлыг бага болгохын төлөө хичээж чармааж ажиллаж байгаа. За эрж яваа цаг учраас бас ойрын өдрүүдэд бас цагаар сарцсангүй доктортой дулаан байх шинжтэй байгаа учраас бол энэ маань бас төдийлөн одоо амжиргаанд нөлөөлөх үс хэмжээнд бол бас нөлөөлөхгүй хаа гэсэн ийм л чигтэй байна да. Таны 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг бодитоор бий болгох, за аж үйлдвэрлэлд бүтээн байгуулалтын ажлыг олноор хийхээр тусгасан байсан. Гэхдээ эдгээр ажлуудыг дан эз төсвийн хөрөнгө мөнгөөр хийнэ гэдэг бол хязгаарлагдмал. Тиймээс гадны хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдийн одоо хөрөнгө оруулалт маш чухлаар яригдчихлаа юм л да. За эдний энэ салбарын ч гэсэн Баян хонгор аймагтай хамтран ажиллах сонирхол бас багагүй харагддаг. Ер нь ямар салбарт Баян хонгорчууд бид одоо хөрөнгө татах бололцоо байна вэ? Манай Баян хонгор аймаг бол тусгай зорилтын шилжүүлгийн байгууллагын улсын төсөөс татаж авдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагуудаа оруулахаар зөвхөн одоо орон нутгийн төсөв байгууллагуудаа оруулаад тооцох юм бол нийтдээ нэг 18 тэрбум төгрөгийн зардалтай. За яг орон нутгийн өөрийн төсвийн орлого нь бол 6 тэрбум. Тэгээ үндсэндээ одоо 3.1-ийг бид нэр өөрсдөө бүрдүүлээд 3.2-ыг улсын төсөөс татаж авч одоо үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр зэрэг ерөн зүр аливаа улс оромч төр аливаа аймаг орон нутгч төр эдийн засгийн хувьд дээр бий даах юм бол энэ нь одоо цаашдаа тийм аймаг орон нутаг тогтвортой хөгжих ийм үндэс суурь тавигдана гэж харж байгаа. Тэгэхээр бидний хувьд дээр бол одоо энэ бүрийн эрхийн 4 жилийн хугацаанд за аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан аймгийн нийгмийн эдийн засгийн хөгжүүлэх дунд хугацааны хөгжлийн стратеги бодлогын баримт бичигдээр туссны дагуу энэ тодорхой үйлдвэржилт ажлын байрны чиглэлийн төсөл хөтөлбөр ажил арга хэмжээнүүдийг бол аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тусгаад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Харамсалтай нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгаатай холбоотойгоор бидэнд гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татах өөрөөр хэлэх юм бол өнөөдөр аймаг орон нутгийн хэмжээнд байгаа баялагуудаа түшиглэх түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах за энэ дээрээ шаардлагаж байгаа хөрөнгө оруулалтыг гадны зах зээл гадны дотоодын зах зээлээс татаж харилцаа өршөөлттэй хамтын үйл ажиллагааг энэ одоо үйлдвэрлэлийн салбарт эрхлэх ийм зайлшгүй шаардлага хэрэгцээ бол байгаа юм аа. Тэгээд бид нэр хоёр чиглэлээр ажиллая гэж байгаа. Нэгдүгээрт нь бол үнэхээр одоо бас аймаг орон нутаг улсын болон орон нутгийн төсвийн одоо байгаа нөөц болцоонд тулгуурлаад хэрэгжүүлэх боломжтой жижигдэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого. Нөгөө талдаа аймаг орон нутгийн одоо ирээдүйн одоо тийм эдийн засаг санхүү эдийн засгийн нөхцөл байдалд
томоохон түлхэц одоо үзүүлэх аймаг орон нутаг өөрөө одоо эдийн засгийн үед бий даагаад ажиллах ийм нөхцөл болцоог бий болгох ийм томоохон мега төслүүд дээрээ одоо олон улсад танилцуулж хөрөнгө оруулалтыг татах ийм зорилготой ажиллаж байна. За жижигдэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх аймаг орон нутгийн өөрхийн төсвийн болцоон дээр тулгуурлаа хийчих боломжтой энэ чиглэл дээр бол ямар ч үсэн энэ жил Монгол Улсын засгийн газрын холбогдох яамдын дэмжлэгтэйгээр мөн орон нутгийн хөгжлийн сангаас тодорхой их усраа гаргаад бид нэг 2.7 тэрбум төгрөгийн одоо яг энэ сундын орон нутгийн хөгжлийн сангийн их усрыг оруулахгүйгээр их усртэй байна. За энэ нэг юм бол ерөөсөө жижигдэн үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлэх замаар ажлын байрыг олноор бий болгож иргэдээ ажилдаа орлоготой болох үйлчлэг хэрэгжүүлэх гэж зорж байна. Өмнө нь бол жижигдэн үйлдвэрлэлийн салбарт бол одоо бас маш олон чухал бодлого хөтөлбөр хэрэгжиж бас улсын болон орон нутгийн төсвийн нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулалтууд болсон. Энэ үгээр зарцуулагдсан байдаг. Харамсалтай нь өнөөдөр бий болоод бодит хөрсөн дээр байгаа үйлдвэрлэлийн аваад үзэгтэй зэрэг бол маш цөөхөн. Тэгээд ерөөсөл яагаад хөгжихгүй байгаа юм бэ гэхдээ зэрэг нэг ашигтай гэсэн салбар руу олноороо ордог. Инээсээ болоод нэгнийгээ татан унагдаг. Хоёрдугаарт яг одоо тухайн зах зээлийн дээр одоо бараа бүтээгдэхүүн таниулж гарч ирэх тийм орон нутгийн компаниудын чадах байхгүй, түүнийг дэмждэг төрийн дэмжлэг байхгүй. За гуравдугаарт нь ерөөсөө манай иргэдийн бас энэ тухайн одоо бизнестэй хандж байгаа хандлага өөрөөр хэлэх юм бол нэг үйл ажиллагаа эрхэлж байгаад нэг хэсэг хугацаанд явуулж байгаа уйддаг. Тэгээ тэрнийг хайдаг. Иннээсээ болоод одоо тухайн одоо үйлдвэрлэлийн салбар бие дааж хөгжих, за улмаар одоо гадна дотоодын зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ гаргах, өргөжих, хөгжих ийм боломж байхгүй. Тэгэхээр бид нар бол нэгдүгээрт нь бол яг одоо шаардлагатай хэмжээний буюу одоо төгс хэмжээнд хүртэл санхүүжилт нь олгоё гэж. Өмнө нь яадаг гэсэн бүтэц зэрэг за 50 сая төгрөгийн төсөл бичээд орохтой зэрэг 20 сая төгрөг өгчдөг. Тэгээд одоо тийм дутуу өгдөг. Энээсээ болоод нөгөө хүнд юм өгсөн төрөнийг бүр өрөнд оруулчихад байгаа. Тэгэхээр зэрэг бид нэр төгс хэмжээнд санхүүжилт асуудал шийдвэрлэв. Хоёрдугаарт нь тэр бүтээгдэхүүнийг бий болгоход нь жижигдэн үйлдвэрлэлийг дэмжих ажил сэтгүүрээр дамжуулаад сургалтанд хамруулъя, дэмжиж, туслая. За тэг улмаар мөн одоо Баянгар аймгийн үйлдвэрлэл хөгжлийн корпорацаар дамжуулаад тухайн бизнесийг яг одоо зах зээл дээр гарахт нь хүртэл маркетинг, менежментийн асуудлыг хийж өгөх, дэмжих, өмнө тулгарч байгаа сайд бэрхшээлийг арилгаж өгөх ийм одоо давуу талуудыг бий болгосноор энэ жижигдэн үйлдвэрлэлийг бодитоор бий болгоно гэж харж байгаа. Энд бол төрийн хүч, хөрөнгө, мөнгө, нөөц болцоо нэлээдгүй хэмжээгээр зарцуулахаар төлөвлөгдөж байгаа. Гэхдээ бид нар ямар ч үсэн бол энэ одоо бодлого ажиллах хэмжээний хүрээнд энэ жилийн хувьд ирэхэд бид нар нэг 20 одоо жижигдэн үйлдвэрлэлийг бодитоогоор бий болгосон гэсэн үзүүлэлтийг хангасан байхаар төлөвлөд бүх хөрөнгө санхүүгийн хөсвөрийг хуваарлаад ажиллаж байна. За тэгээд одоо яг олон улсын хэмжээнд одоо танилцуулах томоохон энэ бодлогын шинж чанартай арга хэмжээний төслүүдийг энэ одоо 4 сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод Баянгар хөрөнгө оруулагчдын зөвлөгөө 2017 гэдэг зөвлөгөөний зохион байгуулахаар төлөвлөгөөд бэлтгэл хийж хангаад байна. Энэ хүрээндээ бас энэ их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл арга хэмжээнүүдийг танилцуулаад гадны болон дотоодын хөрөнгө оруулалтын их усрыг татаж энийг одоо хөгжүүлснээр аймаг орон нутаг эдийн засгийн хувьд бий даасан байх тийм бодлогыг хэрэгжүүлэхээр зорж ажиллаж байна. 20 жижигдэн үйлдвэрлэл байгуулна гэлээ үйлдвэрийг байгуулна гэлээ ер нь тодорхой судалгаа шинжилгээний ажил дээр үндэслэж бас ингээд ажлууд эхлүүлж байгаа. Манай аймгийн одоо эдийн засгийн үндэс бол мал аж ахуй. Харахгүй л одоо мал аж ахуй. За үүний дараагаар бол бид нэр бас уул уурхайг нэрлэдэг. Гэхдээ уул уурхай гэдэг бол хүний юм шүү дээ. Өөрөөр хэлбэл манай нутгийн баялагийг олборлоод тэндээсээ одоо ашиг хүртэл гарч байгаа л юм. Гэхдээ орон нутагт үзүүлж байгаа бас туслан дэмжлэг тусалцаа орон нутгийн татвар төлж байгаа тэдний бас нэмэр амжилт өгс тооцох болохгүй л дээ. Тэгэхээр бид нар одоо байгаа нөөц болцоо буюу бид нар одоо хамгийн гол зорих нэг ажил нь бид нар мал аж ахуй түүнийг дагсан бий болж байгаа баялагийг л зөв үйлдвэрлэж боловсруулж эдийн засгийн эргэлтэнд нь оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Жишээ нь одоо зүгээр манай аймаг бол одоо 2,500 мянган ямаатай. За. Тэгээд одоо жилд одоо 500 гаруй ямаа шилж байна. Тэгээд 500 ямааг л одоо саалаа гэж бодохдол бид нэр өдөрт нэг ямаанаас 200 г сүү ав гэж бодохдол дунджаар бага хэмжээнд 200 г бодохдол бид нэр 100 мянган литр сүү өдөрт хоногт үйлдвэрлэж чадчихжээ шүү дээ. Тэгтэл өнөөдөр тэрнийг ашиглаж чадж байна. Өнөөдөр нөгөө алын гаралтай түүхий бүтээгдэхүүн заавал сүү цагаан эдийн үн төдийлөн бас
үнд хүрч чадахгүй байгаа учраас тэр нь эргээд нөгөө малчдын амьдрал мэдгэдэггүйц хэмжээний өөрчлөлтийг орлогыг бий болгож чадахгүй байгаа учраас малчид маань одоо сүүлдээ малаа саахаа болчихлоо. Болж эхэлж байна. Эн чинь эмгэл байхгүй. Тийм учраас бид нэр өнөөдөр одоо хуураас үйлдвэрлэх ийм жижиг үйлдвэрлэлүүдийг их хурлын гишүүдийн хамт орон нутагт Монгол Улсын засгийн газар хүнсөтэй аж ахуйн хамтаа хамтраад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Одоо энэ дэр чинь одоо дорож 5 одоо сүү сургуулах юм хуураас үнэ жижиг үйлдвэр байгуулна гэж. Тэгэхээр бид нэр шууд одоо сүүг нь худалдаж аваад мөнгөний одоо тухайн өдөрт нь гаргадаг, дансанд нээдэг. Тэр нь эргээд нөгөө эргэлтэндээ ороод явчих юм бол тухайн аялал жижигтэй, тухайн аялал хайдын зэрэгтэй авчихвал энэ чиглэл жишээ нь үйлдвэр явуулна. Нөгөө талаасаа манай аймагт ингээд хаваад уцах юм бол биднэрт нийтдээ нэг жилд бид нар 320 мянган ширхэг ямааны арсыг тийм ээ зах зээл дээр гаргаж байна. Ямааг нэрлж төхөөрөө тийм арсыг гаргаж байна. 220 мянган ширхэг хоньны нэхээ гаргаж байна. За 19 мянган ширхэг үхрийн шир гаргаж байна. 7 мянган ширхэг одоо адууны шир гаргаж байгаа. Адууны арс гаргаж байгаа. Энийг зүгээр борлуулахгүйгээр гаргаж байгаа өртгөн гэх юм бол 8.2 тэрбум төгрөг болчихж байна л да. Тэгэхээр энийг борлуулад зах зээл дээр гаргавал ямар вэ гэдэг асуулт. Тийм. Энийг борлуулад гаргах юм бол бид нэр юу гэдгийг одоо анхны одоо энэ өртгөөсөө илүү одоо 3 дахин одоо боловсруулалт хийсэн 3 дахин өндөр зүнээр зарлаа гэж бодоход 24 тэрбум төгрөг болно. Тийм. Тэгэхээр зэрэг ерөөсөө л боловсруулах үйлдвэрлэлүүдийг малын гаралтай түүхий бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлүүдийг аймаг орнуудаа хөгжүүлээ. Ашиглаж чадахгүй байгаа нөөц боломжуудыг ашиглаж үйлдвэр байгуулж хөрөнгө оруулалт хийе гэсэн хинтэн ч гэсэн аймаг орнуудад харилцан урагштай ийм хамтын үйл ажиллагааг хөгжүүлье. Энийг жинхэнэ утгаар нь үйлдвэрлэлийн салбарт бий болгоё гэж ингэж зорж ажиллаж байна. Тэгвэл хөрөнгө оруулагчдад ээлтэй орчныг Баянгар аймаг яаж бүрдүүлсэн? Тэгэхээр хөрөнгө оруулагч өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагч нар яг Монгол Улсын хууль тогтоомжийн докторгүй байдал тийм ээ янз бүрийн шалтгаанаар одоо хөрөнгө татах за өргөж хөрөнгө оруулахгүй байх гэсэн ийм одоо эрсдэл хэмжэглэл байгаа. Гэхдээ сая одоо Монгол Улсын ерөнхий сайд Баянгар аймгийн иргэд төлөмжтэйсэн улсуудаар танилцуулсан. Ер нь бол гадаадын хөрөнгө оруулагчдын улс орон нутагт итгэл сайжирч хөрөнгө оруулалтын одоо бас таатай орчныг бас үнэлж тийм ээ ийм одоо бас боцож хөрөнгө оруулах сонирхолтой байна гэж. Тэгэхээр Монгол улс бол нэг аймаг бид нар Монгол улс засгийн газрынхаа хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчийн таатай орчныг бүрдүүлсэн бол тэр хаана хөрөнгө оруулах гэдгээс үл хамааран тэр хөрөнгө оруулалтын таатай орчин хадгалагдаж явах хэрэгтэй. Тэгэхээр бид нэр тэр бодлогын хүрээнд явна. Ер нь бол одоо аймаг орон нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалт хийчээд тэгээ тэрний нь одоо юу гэдэг иргэдийн эсэргүүцлэр байдаг юм уу? Аль эсвэл одоо хэм нэгэн албан тушаалтнуудын дарамтаар төрийн албаны хүн суртал нөлөөгөөр хязгаарлагддаг. За үйл ажиллагааны удаашрдаг. Тэгээд одоо ойлгомжгүй байдал үүсдэг. Ийм байдлыг л бид нэр бий болохгүй энэ гэж зорж байгаа. Нэгэн ч гэсэн сая аймгийнхаа хэмжээнд зохион байгуулсан уулуурхай эрхлэгчдийн зөвлөгөөн дээр бол тодорхой танилцуулсан байна. Аймаг бол нэг бодлоготой байна л гэж харж байна. За үйлдвэрлэл болоод аялал жуулчлалын салбарын хөгжилд газар зүйн байршил маш чухал л да. Баянгар аймгийн баруун улсын хөгжлийн тулгуур төв боломж гэж яригддаг. Ер нь биднэрт газар нутгийн давуу тал байна уу? Баянгар аймгийн хувь дээр нэгдүгээрт нь бас газар зүйн нөхцөл байдлыг аваад үзэх юм бол бас ашигтай давуу талтай. За. Нэгдүгээрт нь бас аймагуудыг бодох юм бол дундаж хэмжээнд Улаанбаатар хотоос алсцсан хэмжээгээр бол дундаж хэмжээнд орж байна. Хоёрдугаарт нь манай аймгийн нэг одоо сүүлийн Монгол Улсын эдийн засгийн одоо бодлогын хүрээнд бий болж байгаа нэг давуу тал юу гэхтэй зэрэг Монгол Улсын мянганы замын босоо тэнхлэгийн болон хэвтээ цэнхлэгийн дамууд яг манай Баянгарын төвөөр дайран хүрч байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид Улаанбаатар хотоос одоо ховд баялагын чиглэлд явж байгаа хэвтээ тэнхлэгийн автозам за Монгол Улсын босоо тэнхлэгийн автозам болох тийм ээ өмнө говийн 3 үндэс цэхэ бомт 3 үндэс Баянлыг Баян хонгор тэгээ хойшлоод завхны тэсээр Оросын холбооны улстай хэлж байгаа. Энэ босоо тэнхлэгийн зам бол яг манай аймгийн төвөөр хогтолцож дайрч өнгөрч байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол бидэнд маш том боломжийг олгож байгаа. Бусдаас давуу боломжийг олгож байгаа. Тэгээ Монгол Улсын засгийн газраас 2100 гэсэн одоо үйлдвэрлэлийн хөтөлбөрийг бол босруулаад хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгэхээр аймаг болгон энэ үйлдвэрч төсөлтийн хүрээнд 21 аймаг 100 үйлдвэр байгуул энэний хүрээнд ямар үйлдвэрүүд байгуулах вэ гэдэг саналаа гаргаж тэрнийхээ давуу байдлыг бас одоо засгийн газартаа танилцуулж өрсөлдөх ёстой л доо. Тэгээ манай аймгийн хувьд дээр бол
бид нэр урагшаа чиглэл гарах боломжтой, хойшоо чиглэл гарах боломжтой. Баруун зүүн Улаанбаатарч дээр хойшоо одоо бас баруун тэглэл дээрсэн бас одоо ингээ гарах юм бүрэн боломж бол энэ давуу байдлаар бий болж байгаа гэж харж байгаа. Манай аймгийн хувьд дээр бол жилд 10,000 тонн хүртэл одоо цемент суулгах тийм орд байна. Тэгээд тэр ордыг өсгөлөө цемент үйлдвэр байгуулчих юм бол энэ одоо босоо хөвтэй чиглэлийн замуудаа ашиглаад энүүгээрээ намжуулаад гадаадад бас бүтээгдэхүүн экспортлох ийм илүү таатай орчин бүрднэ гэж харж байгаа. Хоёрдугаарт нь Баянгар аймгийн бол одоо нийтдээ 4,231 мянган толгой малтай байна. Бид нэр энэ малынхаа тодорхой хувийг жил болгон эдийн засгийн эргэлтэнд оруулж тийм ээ мохосруулах үйлдвэрээр дамжуулж гадаад зах зээлд гаргах сонирхолтой байгаа. Тэгэхээр бид нэр одоо эхний ээлжинд манай аймгийн одоо малын тоотлогын зохистой төвшин бол 2,500 мянган толгой мал. Бидний зорж байгаа зорилго бол өөрөөр хэлэх юм бол байгаль экологидо хоргүй тийм ээ байгалаа талхалдгүй тэгээд өндөр өсгшмтэй ийм эрчимсэн мал аж ахуй байлгахыг зорж байна. Тийм ээ энэ хүрээндээ бас торгон сөрөх хөтөлбөр хэрэгжүүлж одоо малаа өндөр өсгшмтэй малаар одоо малчтынхаа малыг чанаржуулах асуудлыг бид нар бас бодлогын төвшөнд гаргаад ажиллаж байна. Энэ хэмжээндээ байлгах бид нар эхний 2 жил сая 500 мянган толгой мал тийм ээ яг одоо зах зээл дээр гарах бэлэн байгаа байна. Тэгэхээр зэрэг энэнийг хангах хэмжээний ийм хүчин чадалтай бас бохирдуулах үйлдвэр байгуулах. Энэ асуудал бас чухал тавьж байна. Тэгээд энэ давуу талаа одоо ашиглаад бид нэр ямар ч усан засгийн газрын одоо хэрэгжүүлж байгаа 2100 хөтөлбөрт бол аймаг нутгийнхаа эдийн засгийн одоо ирээдүйн бодит төсөлтийг бий болгох, иргэдийг одоо олноор нь ажилтай болгох ийм салбарынхаа бодлогуудыг л одоо засгийн газарт амтлахуй төвшөлтөлүүлнэ гэж зорж байна. За үйлдвэржилтээс гадна аялал жуулчлалын хөгжүүлэх бодлого ямар хөө төвшөнд явж байгаа юм. За Баянгар аймаг хүн өмслийн анхны үлгийн нутгал гэдэг, бас Мазалын их орнол гэдэг. Тэгээ эднэрийгээ сурталчилсан ажлуудыг ер нь ямар байдлаар хийж байгаа. Бид нэр тооцоо хийж үзсэн юм л да. Зүгээр хамгийн багадаа бодоход нэг жуулчин нэг одоо шаардлага хангасан жуулчны базар үйлчлүүлээд явахдаа бол бүх үйлчлэгээ авах тийм ээ. Ороод явхад бол хамгийн багадаа $100 тухайн өдөрт үлдээж байна гэж. Тэгэхээр зэрэг Баянгар аймаг жилд 10,000 жуулчин авах юм бол бид нэр өдөрт 1 сая төгрөгийн орлоготой байх боломжтой. Тийм ээ. Тэр нь Баянгар өссөн төрөлт. Тэгэхээр зэрэг одоо нутаагүй үйлдвэрлэл гэдэг энэ аялал жуулчлал. Тэр дундаа нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого бол манай өнөөдрийн одоо аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр туссан хэрэгжүүлэхээр зорж байгаа. Үндсэндээ 2 дуулуурхайг оруулахаар 2 дахь том салбар мал аж ахуйн орж 2 дахь том салбар. Энийг яг хэрэгжүүлэх зорилгоор бид нэр өнөөдөр орон нутгийн төсвөөс бас одоо холбогдох зардлыг гаргаад гадаад харилцаа аялал жуулчлалын албаны засаг даргын дэргэд байгуулалт авлаа. За өмнө нь бол аялал жуулчлалын бодлого дандаа нэг яамны дайвар бодлого байдлаар хэрэгждэг. Жишээ нь одоо байгаль орчин аялал жуулчлалын яам гэж үүдэг. Манай аймаг дээр байгаль орчин аялал жуулчлалын газар нэртэй. Тэнд ганцхан аялал жуулчлал ганцхан мэргэжилтэн байдаг. Тэр аймаг нутгийн хэмжээний аялал жуулчлалын бодлогыг авч явдаг. Хичнээн санаа байгаа тэр хүн тийм ээ ганцаараа хүчин өгсдөх энэ үйл ажиллагааг ингээд бүрэн төгс хэрэгжүүлэх боломжтой хараа. Тийм учраас бид нэр энэ албыг зөвхөн байгуулсан. Тэгээ одоо энэ үйл ажиллагааны хүрээнд бид нэр одоо энэ 3 сарын 31-ээс 4 сарын 2-ны өдрүүд Улаанбаатарт болох IT тийм ээ Монголиа гэсэн тэр аялал жуулчлалын үзүүлэлтэн дээр бас нэлээд тодорхой саналуудтай оролцож байгаа. Нэлээд бэлтгэлийг хангаж байна. Тэгээ бид нэр бол одоо ойрынхоо 4 жил дээр тийм ээ энэ бүр ирэхийн 4 жилийн хугацаанд Баянгар аймаг дээр аялал жуулчлалын тоог 10,000 төгрөг ял гэж. Энэ жил бид нэр бааз сүрэн бэлтэн эх жилээс жуулчтай хүлээгээд авнаа. Тэгэхээр зэрэг Баянгар аймагт бол юу гэдэг юм аялал жуулчлал ихээр хөгжсөн газруудад байдаг. Гадаад аялал жуулчлалын сонирхлыг татсан тийм газрууд байна шүү дээ. Олон газар байна. Адилхан одоо элстэй бол элстэй тийм ээ. Устаа бол устаа, нартай бол нартай, ойтой бол ойтой, нууртай бол нууртай тийм л аймаг. Тэр дундаа бид нэр одоо бахархал болсон зүйл нь юу гэдэг зэрэг одоо хүний өслөг үлгий гэл одоо манай баянлагын цагаан агуу байна. Гэхдээ одоо харамсалтай бас нэлээдгүй хэмжээ эвдэрсэн байгаа тэрнийг сэргэн засах гэхдээ зөвхөн хүн шургаж орчвол пипагийн гараад явчаа дахиж эзэж ирэхгүй биш. Тэндээс таашаал авдаг. Нөгөө талаас одоо бид шаргалзуутай аршин суйль байна. Шаргалзуутай аршин суйль дээр бид нэр бас санал гаргаж байгаа байгууллагуудад дэмжлэг үзүүлэх газрын асуудлыг шийдэж байна. Тэгээ өнөөдөр үнэхээр одоо шаргалзуудын чиглэлийн замыг концессор бариулж өгөх санал хүсэлтийг бас тавиад байна. Шаргалзуутай аршин болохтой зэрэг 108 аршинтай дэлхийд хосгүй
ийм одоо бас дэлхийн одоо бараг 13 дахь гайхамшигт гэж нэрлэгдээд байгаа шүү дээ. Тэгээ эндээ бид нар одоо олон улсын одоо 5 одтой тийм өндөр зэрэглэлийн зочдууд барь. Энүүгээрээ дамжуулаад жуулчдынхаа тоог нэмье гэсэн бодлого явж байна. За говьтай Баянгор аймагт зөвхөн байдаг Мазалаа хэмээх хов амьтан байна. Тэр одоо цөөхөн амьтныг тийм ээ бид нэр яаж олонний анхаарлын төвд оруулах вэ? Хайрлаа хамгаалах уу? Олонний анхаарлын төвд оруулснараа тэндээс орж ирж байгаа орлогоор буцаагаад эргээд Мазалаагаа тэтгэх, Мазалаагаа аврах ийм үйл ажиллагааг явуулъя гэж харж байна. Өнөөдөр одоо жишээ нь байгаль дээр тэр амьтныг үзэхэд ховор. Тийм. Гэхдээ яагаад бид нар хоёрын зэрэг Мазалааг одоо бариад тийм ээ одоо жишээ нь амьтны хүрээлэнд байдаг шиг байдлаар. Гэтэ одоо юу гэдэг нэг зөвхөн жижигхэн ийм орчин төвшөлтэй нэлээд томоохон тал байд говийн гайхамшиг 6 гэж нэрлэгддэг Мазалаа тийм ээ хулан тах хавтгай хар сүр хулан гэсэн одоо ийм 6 амьттай хамтдаад ийм байгалийн хүрээлэн байгуулад тэгээ тэр хүрээлэнгээрээ дамжуулаад жуушдыг татах тийм ээ тэгээд манай шинжээс сумлахтай зэрэг одоо баялаг сумаар дайрч ирээдүйд бий болох тэр схембомб Оргондис баялаг Баян хонгор чиглэлийн автозамаас ердөө 100 км-д оршдог. Тийм учраас бид нар эхийн голыг төвчгөлсөн тийм байгалийн аялал жуулчлалын хүрээлэнээр гэсэн ерөнхий төсөөллийг бас гаргаад ажиллаж байна. Тэгээ энэ нь бол зүгээр юу гэдэг Мазалаагаа дамжуулж мөнгө олох гэж байгаа юм биш. Тийм ээ. Тэр хоёрыг үзүүлээд тэндээс орж ирж байгаа орлогоор нөгөө үлдсэн цөөхөн Мазалаануудаа тийм ээ аврах ийм үйл ажиллагаануудыг л дарагтай зохион байгуулна гэсэн. Энэ бол бүхэлдээ бол Баянгор аймгийн аялал жуулчлалын бодлого. Туг нь бол Мазалаа шаргалзуут байна. Тэгээ энэ брендийнхээ хүрэн дээр бид нэр нутгийнхаа иргэдийг түшгэлсэн тийм ээ нутгийн иргэдийг түшгэлсэн ийм эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Энэ жил манай баялаг сум 19,800 орн тэмэт. Одоо хаврынхаа төлөйг тавих юм бол 20,000 тэмээтэй сум болно л доо. Тэгэхээр зэрэг бид нэр 20 түмэн тэмээний наадам буюу зүгээр тэмээний баяр наадам хийгээд тэгээд одоо тэр том сайхан хоолойд 20 тэрбум байв гэхэд 2000 тэмээ цуглуулчаад тийм ээ тэгээд тэмээ хөсөг ажиллаа ашиглаад одоо монголчууд яаж нүүдээ яаж суудгийг тэмээг яаж унлаг ашиглах нь тэргэлдэг идэ цагааг нь яаж ингэдэг ингээд ийм одоо ёс заншил уламжлалаа танилцуулаад тэгээд тэр 2000 тэмээний дүндээр жуулчдыг алхуулад ингээд явуулаад ингээд үзүүлэх юм бол тийм ээ бас өөрсдийн онцлог нөхцөл байдлаа тааруулсан тийм ээ. Тэгэх юм бол бас одоо энэ яхахгүй Монгол улсын аялал жуулчлалын төлөвлөгөөнд туссан тийм эвент ажиллах хэмжээнүүдийг л энэ хоёр брендийнхэн доор бий болгоё. Баянгорт ирснээр та дэлхийн гайхамшигт танилцсан нөгөө талдаа та говьд зочилж говийн үзэсгэлэн сайхан тийм ээ одоо тэр бичигт хад гэж байж байна. Тэрнтэй танилцдаг цагаагүй хүмүүссэн цагаагүй уул нурчдаг 5 түмэн одоо тэр 2 түмэн байд юм уу тийм ээ одоо 2000 тэмээний байд юм уу тэр одоо цугларсан тэр фестивал наадамд үзээ сонирхчдаг. Тэгээд цаашлаа одоо Шинжээст рүү очиод говийн гайхамшигт 6 амьтантай тэр байгалийн эко хүрээлэнтэй танилцчихдаг. Тэгээ ингээд явах ийм л одоо аялал жуулчтай мөсөлтийг эхлээд одоо энэ хоёр гол бүснээр нэмжуулж хэрэгжүүлээ. Тэгээ цаашдаа бол бидний аялал жуулчдын бодлого бол алстаа бас баянлаг суманд одоо нисэх онгоцны буудлыг байгуулах ийм төлөвлөгөөч байгаа. Энэ бол манай аймгийн дунд хугацааны хөгжлийн стратеги бодлого төлөвлөлтөнд дээр суудсан байна. Ер нь иймэрхүү жишээг ирэх гэдэг чимээ Баянгор аймаг урд онуудад хөрөнгө оруулалтыг ер нь хэрхэн татаж байсан юм бэ? Урд үн ямар хувагарч байсан юм бэ? Ер нь бол яг ингээд Баянгор хөрөнгө оруулалтын чиглэлээр гадаадын байд юм уу хотдох бизнесмэнүүдэд танилцуулах юм уу стажерх ажил арга хэмжээнд үйл зохион байгуулж байсан. Гэхдээ яг төдийлөн тухайлсан тийм одоо хөрөнгө оруулалт гэх юм уу шууд тэр зөвлөгөөн дээрээс ч үгүй ингээд саналын хэмжээд ингээд оруулж ирж байсан хөрөнгө оруулалтууд байхгүй л дээ. За ерөнхийдөө танилцуулгууд бол суурийг бэлтгэх ажиллагааг бол хийгцэн гэж харж ойлгож байгаа. Ер нь бол яг зүгээр уулуурхайн Баянгор аймагт ажиллаж байгаа уулуурхайн компаниудын хувьд дээр бол за хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэйгээр аймаг орондод дэмжлэг л үзүүлж ажиллаж байсан. Энийг хөрөнгө оруулалт гэж тооцохгүй бол тэрнээс өөрөөр одоо юу гэдэг Баянгор аймагт юу гэдэг одоо шууд хөрөнгө оруулалтаа гадаадын компаниуд гэх юм бол алга байна. За цөөх хэмжээний гэдэг уулуурхайн компани байна. За тэр дундаа одоо бас яг гоё юмс тайвал үйл ажиллагаа явуулж байгаа 3-4 ийм гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд байна. Тийм. Тэгэхээр зэрэг бидний зорилго бол одоо яг тодорхой төслүүдийг танилцуулж тэрнийг одоо сонирхож байгаа хөрөнгө оруулагч нартай хамтан ажиллагаанд санамжч байгуулад тэгээд
цаашдаа ажлаараа болгож гэрээ явуулж ажиллахаар л энэ хөрөнгө оруулалтын зөвлөгөөнд холбогдож орж байна. Баян хонгор хөрөнгө оруулалт 2017 зөвлөгөөн 2017 оны 4-р сарын 2-ны 9 цагаас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн үзэсгэлэнгийн их танхимд болно. Баян хонгор аймгийн хөгжлөн гарцыг тодорхойлох шилдэг төслүүдийг гадаад дотоодын 200 гаруй хөрөнгө оруулагчдад танилцуулна. Баян хонгор хөрөнгө оруулалт 2017 Ирэх 4-р сарын 2-нд Баянгор аймаг хөрөнгө оруулагчийн чуулга болцолтой зохион байгуулагч нь. Тэгээ мэдээж энэ мөчөртөөс та телевиз үзэн суугаа нийт үзэгчтэй хандаж хэлэх үг авлаа. Баярлалаа. Тэгээ 4 сарын 2-нд бол Баянгор аймгийнхны хувьд дээр бол нэг ёсны үүсэнд задлж байгаа арга хэмжээ болно. Өнөөдөр бид олон жил ярьжсэн боловч хэрэгжүүлж чадаагүй. Олон жил дарж байсан бас ийм тодорхой сонирхолтой ийм одоо бас төслүүдийг танилцуулна. Ерөөсөө энэ удаагийн хөрөнгө оруулалтын зөвлөгөөний онцлог нь юу гэхтэй зэрэг ерөөсөө дандаа төсөл танилцуулах. Тэрнээс зүгээр нэг танилцуулга хийгээд манай аймаг ийм шүү байгаа явчих биш. За манай аймагт яг энэ чиглэл дээр та сонирхож байгаа бол ийм чиглэлийн хөрөнгө оруулалт байна. Хэдэн төсөл танилцуулах вэ? 8 төсөл танилцуулагдана. Одоо жишээ нь түрүүний одоо ярьж байсан ноос ноолор угаах мах ширгэл эднэр байгаа цемент үйлдвэрч байгаа. Бид нэр дулааныхаа станцаарч бас сонирхоод авъя гэж бодож байгаа. Бас дулааны станц дээр ирсэн төслөө танилцуулах гэж зорж байна. За нөгөө талдаа бас нэг ингээд бид нэг шинэ юм бас зах зээл бий болохоор зорж байгаа. Баянгор аймагт бол маш хэмжээний тийм ээ үр ашиг үрдүн авчирч болох ийм бас байгалийн дагалдах баялгууд байна. Дагалдах баялгууд гэдэг тийм бид нэр чихэр ус байна. Бид нэр одоо Монгол улсад ургаж байгаа нийт ураалж чихэр усны 70% нь үе 79% Баянгор аймгийн нутаг дэвсгэрт байдаг. Энэнийг зөв ашиглаж зөв боловсруулад ингээд явах юм бол энэ өөрөө маш үнэтэй эмийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа энэ бол маш өндөр үнэтэй. Тэгтэл өнөөдөр яаж явах вэ зэрэг нэг хэсэг нутгийн иргэд буюу тухайн чихэр ус ургадаг бүс нутгийн иргэд маань энэ бидний үлжээ хаварж байгаа учраас бол энийг хуулахгүй ашиглуулахгүй гэдэг тийм ээ. Тэгтэл нийт аймгийнхаа хэмжээнд, нийт улс орныхаа хэмжээнд эдийн засгийн өндөр үр ашиг авчирч өгөх юмыг нэг хэсэг нь тэгээд бас миний юм гэсэн байдлаар хавдраад өгч болохгүй. Юу л ийм саналтай байдаг хүн. Тэгэхээр зэрэг бид нэр тухайн бүс нутгийн иргэдтэй бол бид нэр тэднийхээ одоо юу гэдэг үлжээ хаварж байгаа бэлчээр дээр орохгүй. Хэн нэгэн гадны компаниг очоод ухуулахгүй. Тэрнийг олборлуулахгүй. Хөрөнгө оруулагч нь ямар боломж нээж өгч байгаа хөтэ зэрэг яг тэр бүс нутагт нь буюу бүс нутагт нь яг залгаад нь тийм ээ байгаль цаг уурын ижил нөхцөлд ургаад тийм ээ яг тэр одоо өндөр биологийн идэвхт бодистой тийм бодис таримлуудыг л одоо гаргаж авах тийм боломжтой палантацуудад л газар болгох. Тэгээд тэн дээр сайхан дэмжлэг үзүүлээд ажиллая. Тэгээд яг одоо юу гэдгийг заавал тэр одоо ургаж байгаа хэн нэгний эрх ашиг нь өндөгдөх байгаа талбай дээр биш. Тийм өндөр өгшгшөнтэй биологийн идэвхт бодистой тэр агуулмжтай оргонлуудыг гаргаж авах тийм бүс нутгууд дээр эзэнгүү талбайнуудыг олгох замаар энэ бол ганцхан чихэр ус биш энэ зээрэгний ус баярж байгаа. Зээрэгний одоо манай аймагт анх байгуулагдчихсан хар тамхины гол орц бүтээгдэхүүн гэдэг байсан тийм ээ. Тэгтэл өнөөдөр Говьлтай аймагт одоо нэг бизнесмен 2000 гад талбай авсан зээрэг тарьж шүү дээ. Зээрэг таримжуулаад тэгтэл манайд одоо ингээд байгалаараа байж байдаг. Тэгсэрний тэрнийг хэн ч одоо ашигладаггүй. Тэгэл одоо юу гэдэг одоо хар тамхины хайлтжуулах гэж хар тамхи гарах гэж байгаа гэсэн байдлаар энэ ашигтай үйлдвэрлэл. Энэ чинь эпидрин гэдэг нэг хар тамхинаас тусдаа бүр бас эмийн чухал бүтээгдэхүүн олон улсад эрэлттэй ийм бүтээгдэхүүн гаргаад ийм боломж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бид нар бас энэ гүргэм гэдээ байж байна одоо тийм ээ. Гүргмийг бид нар маш хэмжээгээр тариалаад зөв ашиглаж чадах юм бол энэ өөр алтнаас үнэтэй бүтээгдэхүүн. Өнөөдөр урд туршид бол гүргмийг бол маш их тариалдаг, маш их сонирхдаг болсон. Гэтэл тэдний хөрсөн дээр ургаж байгаа манай нутгийн хөрс цаг угаарыг нөхцөлд ургасан гүргэм түүний өрнөөс гаргаж аваад бос гэдэг бол тэнгэр газар ялгаатай. Тэгээд одоо тэр тариаланг тэр гадны хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар ургуулж тэгээд одоо тэрнийг боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах замаар л аймаг орнотгоо. Тэгэхгүй бол одоо алим болгон одоо улсаас нэг тэдэн төгрөг өгөөч гэдэг ингээд гараан тусаа суух юм бэ тийм. Баянгорчууд одоо магадгүй энэ жишгээр ингээд энэ хурдтай ингээд яваад ах юм бол улсын төсвөөс тахгүй нэг 10-20 жилийн дараа улсын төсвөөс татаац авдаг ганцхан Баянгор аймаг болж үлдчих магадгүй. Ер нь тийм дүр зураг харагдаад байна. Тэгээ өнөөдөр бид нэр одоо тэгэл татаац авдаг гуйлагчин аймаг гэж нэр дуулахгүй тулд
эрэг дээр баян онгорчууд бүгдээрээ тийм ээ. Энэ одоо үйлдвэрчдийн бодлогоор нэгтгэцгээе. Гадны хөрөнгө оруулагчид маань та нараас бидэнд итгэж, манай аймагт итгэж, манай аймгийн ажилсаг найрсаг ард түмэнд итгэж хөрөнгө оруулалтаа хийгээч. Хамтарч ажиллая, хамтарч үргэлжлэх нь хүртээ гэж байгаа. Үйлдвэрлэл өөрөө дандаа хэн нэгэн нөгөө талдаа бас эрсдлийг дагуулж идэг. Тэгэхээр зэрэгэл энэ бодлого хэрэгжснээр малчид маань одоо бэлчээр талбайгүй болох гэж байд юм уу? Уул ус газар нутг болох ч юм биш шүү дээ. Тийм. Энэ бол газар нутгийн тодорхой хэсгийг танд ямар нэгэн хор хохирол учруулахгүйгээр л ашиглана л гэдэг бодлого явж байгаа. Тэгээ мэдээж бид нар бол уугуул иргэдийнхаа эрх ашигыг нэн тэргүүнд тавих учраас та бүхний одоо тэр болгоомжилж байгаа тэр асуудал бол байхгүй гэдгийг л одоо би бас аймгийнхаа иргэдэд бас сануулж анхааруулж хэлье. Тэгээд одоо бүгдээрээ эвлэж нэгдэж энэ сайхан нутаг орноо одоо хөгжүүлцгээе тийм ээ. Бид одоо Монгол улсын хүний болон эдийн засгийн хөгжлөөр Монгол улсын тэргүүлэх 5 аймныг болно гэд зарчсан. Тийм ээ 2025 он. Тэгээ бид нар энэ бодлогынхаа хөрс суурийг энэ сайхан одоо ирээдүйтэй хөгжилтэй цэцгэлсэн энэ баян онгорынхаа хөрс суурийг энэ 4 жилд хамтдаа тавьцгаая л гэж уриалж байна. За баярлалаа. Нээлттэй засгийн баян онгор нэвтрүүлэгт өргөдөж оролцсон таны ажил амжилттай. Хөрөнгө оруулагчийн чуулга олцлоноос амжилттай. Баярлалаа. Баян хонгор хөрөнгө оруулалт 2017 зөвлөгөөн 2017 оны 4-р сарын 2-ны 9 цагаас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн үзэсгэлэнгийн их танхимд болно. Баян хонгор аймгийн хөгжлийн гарцыг тодорхойлох шилдэг төслүүдийг гадаад дотоодын 200 гаруй хөрөнгө оруулагчдад танилцуулна. Баян хонгор хөрөнгө оруулалт 2017